Өдрийн мэнд Нарны аймгийн монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхийн од мөндөр сувгийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Студид Join Me цагийн миний захирал цомирлог болон зандаа миний бие. За өдрийн мэнд цаамаа. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийг маань аялах боломжийг хүн бүр дүрээтэй Join Me цагийн маань болон хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа ураатай Invescore лизинг компани эзэмдэж байна. За өнөөдрийн сэдэв бол хоёлаа Монголын эзэнт улсны талаар ярих юм. Монголын эзэнт төрөснө үү? Монголын эзэнт улсыг Маратхан багш ярина. Хоёлаа Монголын Монгол. Окей. За. Эсвэл яг адилхан сонсогдтыг тий. Харин тий. За ингэж Монголтой адилхан сонсогдож байгаа юм чинь тий. Энэ Монголын эзэнт улс гүрний талаар Монголтой ямар нэг энэ ч холбоотой эсэх талаар энэ том гүрэн ер нь хизээ мандаж хизээ мөхөө гэдэг тухай өнөөдөр ярих юм. Нэг зүйлийг юун түрүүнд маш тодорхой хэлэх хэрэгтэй. Цаг хугацааны хувьд Монгол хоёрын сэргэн мандалд бараг 300 жилийн зайтай шүү. За Чингис хаан их Монгол улсыг байгуулад дараа нь Монголын эзэнт гүрнийг байгуулад тэгээд Монголын эзэнт гүрэн дөрөв хуваагдаад Хятад улаан альчууртны бослог гарч монголчууд уугуул нутруугаа хөөгдөд тэгээд тэндээ Умард Юан улсыг байгуулад хал хойрдын дайн гараад Батмүг дайн хаан Мандахаас цэцэн хоёр гэрлээд тэгээд энэ хоёрын хүчин зүтгэлээр монголчууд эргэж нэгдээд эцэст нь Даян хаанаас ураад тэрнээс хойш 10 жил өнгөрсний дараа 1526 онд Монголын эзэнт улс байгуулагдж байна. Өөрөөр хэлбэл монголчуудын бууран дороотл эхэлж байхад те Монголын эзэнт гүрэн байгуулагдчих. Харин сүүлд нь бүр энэ чинь 19-р зууны одоо 2-р хагаст Монголын эзэнт гүрэн мөхөөд удааг багт харин Монгол нутагт манжин эсрэг тусгаар тогтнолыг хөдөлгөө гэсэн түүхтэй. Тэгэхээр Монгол хоёрын мандал буурлан дэлхийн түүхэнд яг ингэ зөрч таард юм байна. Тийм байна. За Монголын эзэнт гүрнийг байгуулсан Бабур хаан гэдэг. Бабур хаан бол үнэхээр тэр өндөр дээд угсаа гаралтай хүн байсны хувьд байсан. Аавын талаасаа болохоор Бабур хаан ч болохоор аавын талаасаа Доглон төмөр хааны удам юм. Харин ээжийн талаасаа Чингисийн угсааны хүй. Энэ хоёр агуу хүний удам угсаа явсаар байгаад Бабур дээр ирж нийлсэн. Тэгэхээр энтгийн энэ одоо дид төв гэж нэрлэхдээ энтгийг чинь энэ дид төвд 300 гаруй жил нойрох их гүрнийг байгуулах их хувь зүйтэй байж л дээ. Бабур хааны өөрийнх нь бичүүлсэн Бабур нама гэдэг нэг судар байдаг. Тэр сударт бичснээр за аавын талаасаа Бабур бол аавын талаасаа Бабур нь Умар Ших Мирзагийн хүү. Тэр нь Абу Саид Мирзагийн хүү. Тэр нь Султан Мухаммед Мирзагийн хүү. Тэр нь Миран Шахын хүү. Тэр нь Доглон төмрийн хүү. Тэр аавын талаасаа. За яг одоо яг саяных шиг ингээд аавыг гэдэг ээжийн талаас нэлээ. Ээжийн талаасаа Бабур нь хөтлөг нягаар хатны хүү. Тэр нь Юнус хааны охин. Юнус нь Увайс хааны хүү. Увайс хаан Мухаммед хааны хүү. Тэр нь Хижр Хважа хааны хүү. Тэр нь Төглөг Төмөр хааны хүү. Тэр нь 9 бух хааны хүү. Тэр нь Даваа хааны хүү. Даваа хаан 9 Даваа хааны хүү. 9 Даваа нь болохоор Мутгүн хаан хүүгийн хүү. Тэр нь Цагаатай хааны хүү. Цагаатай бол Чингисийн хүү. Ингээ явчих. Ямар гоё юм бэ те. Харин тий. Одоогийн Бабурнама судрын яг анхны хувилбарыг Бабур хаан их сонирхолтой цагаатай хэлээр бичүүлсэн байна. Цагаатай хэл. Тийм цагаатай хэл гэдэг нь нөгөө араб үсгээр бичдэг. Тэгээ Төв Азийн одоогийн Казахстан, Шинжаан, Афганистан бүр энтгийн заримсагт бүр саяхны хүртэл буюу 14-р зуунаас 20-р зуун хүртэл хэрэглэгдэж байсан тийм нэг түрэг язгуурын харлаг салбарын хэл юм байна л да. Цагаатай хэл гэдэг. Гэтэ энэ хэлэнд болохоор ноён, орд, төмөн, харуул, зарлиг гэх мэт монгол үгс маш олон байдаг. Нэгсэнтэй одоогийн нэг латин хэлтэй төстэй. Католик шашинтай улсууд иргэд нь өөрөөсөө хэлээр ярьдаг мөртлөө шашин номын үүлэн латин хэлээр явагддаг адилхан. Цагаатай хэл нь болохоор хаад ноёдын орд өргөний хэлээ. Тэг бүхэл бүтэн 600 жил амьдтай орсон. Лаг юм бэ тий. Монголын эзэнт гүрэн бол энэ соёлын нөлөө бол маш өндөр шүү дээ. За ингээд дээр дурдж байгаа хүмүүсээс энэ нөгөө түүний хүү гэж бөө ингээд хаад ноёд явдаа штэ. Гэхдээ энэ олон хүмүүсээс Чингис хаанаас бусд нь Монгол нутагт хаан сууж байгааг. Тэ. Гэхдээ төмрийн улс Трансокеана, Моголстан, Ферганы хөндийгээд янз бүрийн том жижиг улс гүрний хүчирхэг хаад болсон тийм хүмүүс юм. Эсвэл хаад, эсвэл шаахууд байсан.
За энд нэг зүйлийг дуртахад Зафарнама гэж сударт бичснээр доглон төмөр бол Тумбанаас эцэн хааны шууд удам гэж. Монголын тэгэхээр нөгөө Баруулаас овгийн ноёны хүүн чинь. Тумбанаас эцэн бол түүхэнд хамгийн анх удаа Монгол гэдэг нэрийг бий болгосон Хабул хааны аав шүү дээ. Чингис хааны энэ чинь элен зөв. Бас Тумбанаас эцэн чинь. Доглон төмөр хааны чинь тэгвэл ураг мураг хамаагүй гэдэг бас дээшээ ухвал тийм гот идэм байгаа шүү дээ. Тийм биш. Тэгэхээр Бабуур бол аавын талаасаа, ээжийн талаасаа аль талаасаа бодончор мунхгийн удмын буй боржгон хүн баггүй. Тийм байна. Нилээ ингээ холдож явж байгаад нийлцсэн байх ургууд нь тийм байна. Тийм хайртай нөгөө 9 үе өнгөрцөн. Тэгэхээр эн чинь яг аль талаасаа боржгон угсааны хүн юм. Ер нь бол боржгон удмын хүн, бодончрын удмын. Тэгээд ээж нь болохоор яг нөгөө Чингис хааны яг ингээ шууд болохоор л зүгээр тий. Үгүй нөгөө юу гэдэг чимдээ ихнэрэн чөлөө. Тэгээд нөгөө Чингисийн удмын хүнтэй гэрэлдэн штэ. Тийм. Тэгээд ханхуу төрүүлэх гээд арай амжаагүй тий. Гарцаа байхгүй эн чинь тэгэхээр яг нөгөө л алтан ургийн л нэг хэлхээ яваад байгаа юм. За Монголын эзэнт гүрний хаад өөрсдөө Монгол, Могул, Могул гэж гэхдээ нэрлэдэггүй байсан. Хамгийн сонирхолтой нь өөрсдөө улсаа ч гэсэн одоо бидний мэддэг Монголын эзэнт гүрэн гэж нэрлэж байгаагүй. Бид болохоор одоо тэгж нэрлээд байдаг. Гэтэл тэд өөрсдөө юу гэж нэрлэдэг гэсэн гэж Гурканыхан гэж нэрлэдэг байсан ба. Энэ бүр доглон төмөрөөс ихтэй юм байна. Энэ үг. Доглон төмөрөөс ихтэй. Яг тэгвэл доглон төмөр өөрөө яг өөрөө тэр чинь алтан ургийн биш нөгөө Баруулаас овгийн хүн гिचж байгаа шүү дээ тий. Тийм учраас хаан суух боломжгүй. Тиймээс яг Чингисийн удмын гүнжтэй гэрлэж төр барих эрхийг олж аваад тэгэд өөрийгөө Гурканыхан гэж анх доглон төмөр нэрлсэн юм байна. Өөрөөр хэлбэл энэ Гурканы гэдэг нь юу гэсэн үг гэхээр хүргэн гэж. Хүүшээ тийм биш тий. Гуркан хүргэн яг тийм бас тий. Тийм байна. Гуйваад. Тэг хүргэн гэсэн үг юм. Хүргний талынхан гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ энэ төмрийн удмынхан цаашлаад бүр Монголын эзэн хаад хүртэл энэ Бабуураас ахуулаад цаашаа өөрсдөө хүргэн хаад гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр алтан урагт хүргэнч хамаагүй болж холбогдох нь ийм өндөр ач холбогдолтой байсан байна шүү дээ. Их Монголын эзэнт улс Чингисийн удмын хүнтэй гэрлэнэ гэдэг ийм өндөр ач холбогдолтой байсан. Ямар өндөр босгод авснаа ингээд харуулад байна шүү дээ. Тий. Ямар юм бэ тий. Харин Монгол буюу Монголын эзэнт гүрэн гэдэг нь гэж хэн нэрлсэн гэхээр Британий энтхийг судлаачид өгчихсөн нэр юм байна. Тэр нь бүр хожуу юм. Хожуу юм тий. Яагаад тэгвэл Британий энтхийг судлаачид энийг Монгол гэж нэрлсэн гэхээр Монгол гэдэг нь өөрөө Фарс хэлээр Монгол гэсэн үг юм байна. Тэгээд нөгөө Британий одоо тэр нөгөө энтхийг судлаач нар чинь нөгөө Фарс хэлээрс нь энэ Монголын эзэнт улс гэж нэрлсэн нь юм байна. Уул нь Монголын эзэнт улс гэдэг дааш Фарс хэлээр нь Монгол гэдэг нэг авиа байхгүй Монгол гэдэг ийм авиатай болохоор Монголын эзэнт улс болсон юм байна. Жижигхэн гурцсан юм байна. Тэмээс гарцаа авахгүй л Монголын л эзэнт улс гэж Британчууд нэрлсэн байх нь шүү дээ. Гэтэл 16 17 дугаар зууны үед Монгол гэдэг нэр Перс энтхгийн ертөнц тийм сайхан сонсогддог байгаагүй болно. Учир нь монголчууд бол нэгдүгээр тэдний хувьд ч дээ хайрын түрэмгийлэгчд. Хоёрдугаарт дэлхийн түүхийн ер нь бүхий л цаг үеийн турш сөөрөн иргэншилтнүүд нүүдэлчдийг дандаа л бохоор бүдүүлэх гэж үздэг байсантай холбоотой. Үнэхээр ч яг Төв Аз ойрхт орныг захиран суусан Монголын хаад нүүдэлчин хаад болохоор нүүдэлчин уламжлаа орхиод тухайн газар орны ёс тэгээ шашин шүтлэгт нь ордог тийм жишээ зөндөө байгаа шүү дээ. Хувлаа хаан хүртэл одоо эн чинь бүр гүнзгий сурчлыг төрт ёсны уламжлалтай ариун ихээр шингээж өгч байгаа тийм. За тэгэхээр Монголын эзэнт гүрний удирдагчд улсаа харин юу гэж нэрлэдэг байсан бэ? Өөрсдөө болохоор яг тэ нөгөө хүргэн Гурканы гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ улсаа болохоор Хиндустан гэж нэрлэдэг гэсэн. Яг Бабур одоо Акбар гэдэг хожим тэр хаадууд тийм. Тэд нар бол яг өөрсдийнхөө нийцэлсэн улсаа Хиндустан гэж. За Стан гэдэг бол улс гэсэн үг. Хинду одоо хүмүүсийн улс гэсэн утгатай тийм Хиндустан. Өөрсдөө болохоор Хиндустан дахь төмрийн угсааны хүргэн хаад гэж баг нэрлэдэг байсан. Тийм байна шүү дээ. Тийм байна. За ингээд доглон төмөр нас барснаас хойш тэрний улс задраад Самарканд, Бухар, Херат гэх мэтийн ванилгууд болон хуваагдсан ба доглон төмөрөөс хойш. Ёстой л нөгөө Монголын улс төвчөнд гардаг шиг хүнжилдээ унтах завгүй тий. Орондоо орох завгүй олзлолтон тэмцэлдэж байсан гэсэн үг. Хоорондоо тэмцээд эхэлсэн шүү дээ тий. Энд ч нэг Узбекүүд хөвчрэгжээл тий. Эсвэл тэнд ч нэг Монголстан гэж одоо тэсэж үлдэх гээл
Эсвэл тэрний цаана исламын шиит одоо Урслын Сафавийн шаах гарч ирээд гэх мэтэр өстой ороо босгоо цаг үе байсан. Харин тэр чин доглон төмөр тийм үү. Харин Бабурын төрсэн газар нь болохоор маа нөгөө Маратхан багшийн хүннүүгийн түүх нэвтрүүлэлт олон дурддагддаг цусан хөлст тэнгэрийн хүлэг гэд одоо тэр нөгөө актыг хан улсынхан олж авах гээд явдаг байхгүй яг тэр түүх товчгоо яриад өгчл. Модон шэнью болон түүний одоо угсааны шэньюнэр байгаа штэ. Тэр чинь болохоор хүннүү гүрэн урдталт нь хан гүрэн ба. Энэ хоёр ч хоорондоо маш их тэмцэлцдэг. Тэгэл нөгөө хан гүрэн чи яагаад ч нөгөө хүннүүг дийлдэггүй. Тэгэхэд ерөөс энэ мориндоо байгаа юм байна гэд өөртөө дэлхийн хамгийн шилдэг мордыг авчрах тийм даалгавар өгсөн чинь тэр нь явж чад яг тэр мордыг олдог байхгүй. Тэрийг нь болохоор цусан хөлст тэнгэрийн хүлэг гэдэг байхгүй тэр одоо хан гүрний тэр одоо жуулчд. Тэр морь авчиртын бүр үнэхээр агуу морд. Тэр нь болохоор хаанс авчирсан гэ Ферганы хөндөгөөс авчиртыг. Тэгэхээр Бабурын төрсөн нутаг бол манай тэр хүн нөгөө Маратхан багш яриад байдаг. Тэр Ферганы хөндийг их төрсөн хүн байхгүй Бабур. Одоо өөрсөлбөл Узбекистан, Тажикстан, Кыргызстан гурван уулзуур дөрөдөг тэр үнэхээр сайхан хөндөөд. Одоо манай алтан твшин хөндөг гэж ингээд тий маш том өндөр сүрлэг уулсаар ингээд нөгөө юусэн хүрээлэгдсэн тийм гоё хөндийг төлөд. Тэнтгий адуу бол шилдэг. Сони юм яагаад бид нар дандаа нэг юм адуутай тий. За ингээд энд төрж өссөн Бабур хамгийн гол нь яасан гэхээр 15 настайгаас эхлээд Самаркандыг буцан эзлэхийг оролцсон ба. Энд чинь нөгөө тий өвгөх нь одоо буюу доглон төмөр хааны юу байгаа шүү дээ нэг. Тий удам шүү дээ. Ингээ хит удаа эзэлсэн байгаа болно Бабур Самаркандыг. Тэгээл буцаагаал алдаад идэх гэсэн. Тэгж явжаад сүүлдээ Узбекүүч улам хүчрхэгж гарч ирснээр Самаркандыг бүр мөсөн алдаад тэгээ Бабур хайцсан гэр энэ чинь зүхтж байгаа байхгүй Узбекүүдээс. Тэгэд урагшаага зүхтаад Афганистаны нутаг руу түрэгдэд орсон баг. Узбекүүдийн түрэлтийг хаана яг зогсоож чадсан гэр Бабур яг Кабул хотод одоогийн Афганистанаас Кабул хотод яг ингээд зогсоож чадчих. Тэгээд Кабул нь болохоор яг сайтар бэхлэлт босгочих юм бол эн чинь олон дайсныг хүний багаар бас тогтоон барих боломжтой тийм их одоо уулархах тий газар зүй онцлогтой. Ингээд Бабур Кабул хотод 20 жил засаглаж байгаа. Тэгээд ардталтаа бол Узбекүүд байгаа тийм үү Узбек хүчрхэгдсэн. Тэгэд урагшаага тэгвэл юу байгаа гэхээр энтгэл байгаа шүү дээ. Кабулаас урагшаа. Тэгээд 20 жил Кабулыг яг удирдах үчидэл урталт нь байгаа тэр одоо энтгийн нутагт одоо Дээлийн султан гэж ярьдаг тийм Дээлийн султаны сүр хүчинд ороотоод бас л тэнд ингээд нөгөө орондоо орох завдалгүй ингээд хоорондоо ингээд хүчин суулраа шүү дээ. Тэр үеиг боломжийг ашиглаад Бабур урагшаа товтлцдаг байхгүй. Тэгээд Хиндустанаа хийчихэж байгаа юм тий. За ингээд энтгийн нутаг цөмрөн ороод хид хідэн ширүүн тулаан ясны эцэд үржил шимт ганг мөрний сав газрыг эзлэн авснаар Монголын гэж одоо буюу Монголын эзэнт гүрний суурь тавигдсан түүхтэй. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад цааш үргэлжлүүлнэ. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа гэдэг үрээтэй Investor Leasing гэдэг компани одоо юу яж байгаа юм эвэнтдэг чинь. Энэ ямар учиртай хэрэг юм. Одоо манай од мөндрийн чинь өдөрт унчаар нэг 120 мянга үзээд штэ. Тэрний нэг 25 мянга орчим нь гадаадас үзтээ. Бид нар ч өдөр болгон тэр тоо гарч штэ. Яг тэр 25 мянган хүн маань яг үүнийг сайн сонсоорой. Учир нь гадаадад ажиллаж амьдардаг ч гэсэн Монгол орондоо одоо автомашин, орон сууц, хаус ч юм уу те авахар төлөвлөж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр гадаадд монголчууд маань их орондоо санхүүгийн үйлчлэг авах ямарч боломжгүй байгаа байхгүй. Тийм шүү дээ нөгөө нийгмийн даатгал юм дээрээ те. Тэгэхээр энэ асуудлын цогцоор нь шүү. Шийдвэрч чадсан Investor Leasing гэдэг компани байна. Энэ компани iLease гэдэг лизингийн үйлчлэгээ байгаа. Тэгэхээр гадаадд ажиллаж амьдардаг монголчууд маань гадаадд олж байгаа тэр орлогоо нотлуулад тэгэд хүссэн хөрөнгөө хүссэн одоо тэр тэ одоо илдэв гой сайхан зүйлээ лизингээр худалдаа авах боломжтой болж Солонгос, Япон, Америк, Чех гэд дэлхийн 10 улсад өөрсдийн агентууд байгаа. Тэгэхээр та Солонгос чинь нэг одоо ингэ сонсч ивэл тэр Солонгостой агенттай шууд холбогдоод ингээд нөгөө орлогоо нотлуулал юу авчихна шүү дээ лизингээ тий материалаа шалгуулж байгаа юм. Тэгэхээр амьдарч байгаа улсаасаа шууд уулзсан мэдээлэл авах боломжтой шүү. Бүр нүүр тулж уулзаад. За тэгвэл хэрхэн лизингийн хүсэлтэд илгээх юм болоо гэд
маа сонсогч нараа сонирхож байвал iLease цэг имэн гэсэн вебсайт руу ороод та материалаа бүрдүүлээд лизингийн хүсэлтэд илгээх юм бол ажлын 1-3 хоног шийдвэрлээд өгч байгаа. За та тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл iLease цэг имэн гэсэн вебсайт эсвэл одоо Монголд байгаа хүнээр яриулж болно шүү дээ бас. Тэгэх юм бол Монголд хуудасны дугаар нь 7200 2700 7200 2700. Эсвэл Facebook дээр iLease цэг имэн гэж бичгээр угаасаа гараад ирнэ. Тэнд бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Яг бүр Монголд байгаа хүнээрээ дамжуулаад бүр илүү сайн дэлгэрэнгүй нөгөө очиж уулзуулъя гэвэл Буянгийн зам дагуу IC Tower гэдэг байгаа. Тэрний 12 дахь орт байгаа ш. Буянтаа сайхан үйлчлэгээ бий те. Одоо энэ гадаадд байгаа төмөн олон монголчуудын маань дийлэнх хувь нь бас нөгөө орон сууцтай болохын төлөө явж байгаа шүү дээ. Тэгээ очичоод нөгөө хамаг боломж нь нэгдвүүд гэтэл энэ гоё мундаг асуудлыг шийдэж өгсөн одоо iLease-ийнхандаа бүр үнэхээр баярлалаа гэж хэлье. За ингээд бабур энтгийг эзлээд авчваа хөрх. Энтгийг жохоо ганг мөрний сав газрыг тий. Ямар ч ингээл түрээд орчиж. Бабур хааны тухай бодоод үзэхэд ер нь тэр хиний удам угсаа гэдгийг маш сайн мэддэг. Тийм ч учраас эзэнт гүрний амбицтай. Тийм байна. Тэ Доглон Төмөр хааны нөгөө талаас эн чин Чингис хааны тий. Тэгээд айл аль нь явсараа Төмөнөөс эцэн хааны энэ удмын гэдгийг мэддэг байхгүй. Тийм учраас маш том эзэнт гүрний амбицтай. Тийм байна. Цээжинд нүргэлж ийм том юм багтдаг байсан шүү дээ. Ийм хоёр хүчрэг байлдан дагуулж удам хэрвээ биш байсан бол гарал угсаа муутай зүгээр нэг ханху байсан бол ийм том амбиц тээж явж чадахгүй шүү дээ. Ер нь. Тэгэхээр Евразийн их хавтгайг нэгтгсэн дэлхийн гүрэн байгуулах энэ Монголын үзэл санаа тэгэхээр айл 300 жилийн өмнө те хэдийгээр ингээд юу яжсэн ч гэсэн одоо манай Чингис хаан тэрийг эхлүүлж ирсэн ч гэсэн хожим бабуураар дамжаад Монголын эзэнт гүрэн болж хэрэгжиж нөлөөсөн гэж харж болж байгаа юм. Гэтэ яг нэр нь ч адилхан л Монголын шүү дээ. Тийм байна. Тэгэхээр энэ агуу ихийн тийм нэг ген яваад байгааз ер нь. Генээс гадна энэ ч бас хүний бас нарийн мэдрэмж тэ удирдах ухаан инээ тэрэг маш их юм орно шүү дээ. Тийм шүү дээ. Тэрнээс зүгээр нэг 100 цэрэгтэй байгаад нэг 100 алд газар эзэлж чадахгүй шүү дээ. Энэ шал олон өөр зүйлээр эзэлнэ тий. Засгалж байгаа тэр нэг одоо нэг юм байна да. Тэн цэргийн хүчээр нэг хүнийг л удирч чадах бол харин сэтгэлийн хүчээр мянгаыг захирна шүү дээ. Тий. За ингээд дараагийн хүн гарч ирнэ. Ямар ч Монголын эзэнт гүрэн оршин байсан цаг үеийг ингэж авч үзэж болох юм. Одоо яг үүсгэн байгуулагдж байгаа 30 жил. Тэгэд өргөжин тэлсэн алтан үеийн 150 жил. Харин буурал задралын 150 жил гэж хувааж болох юм. Ингээд 300 гаруй жил. 300 гаруй чамгүй урт хугацаа биш. Маш урт юм чинь. Маш урт. Дэлхийн төвд маш олон ийм одоо эзэнт гүрнүүд байгуулагдаад одоо тухайн хүн нь өөд олонгот алга болох тийм төвд их байсан шүү. Тэг чин 300 гэдэг чинь базарын том тоо шүү. Тий. Одоо Монголын эзэнт тус чинь 150 жил боллоо шүү дээ. 1206 оноос одоо нөгөө тогоон төмөр явах хүртэл чинь 1500 жил 150 жил байгаа шүү дээ. Тийм байна уу. Тий. Тэгэхээр чинь 300 гаруй жил гэж юм үнэхээр том. Том тоо. За ингээд бабуурын хүү Хумайон эзэнт гүрнээ өрсөлдөгчтэй алдсан уулна. Аавынхан тэр нөгөө байгуулсан улсыг. Ингээ 15 жилийн турш Кабул, Персээр ингээ амьдарч байсан байна л да. Энэ хугацаанд гэтээ зүгээр суугаагүй. Сафафийн шаах гэдэг нөхөрт аятал зассараад бас нэг цэрэг цуглуулад эцэст нь 1555 онд Дээлиг эзлээд ингээд Монголын эзэнт гүрнийг дахин сэргээн тогтоосон ба. Гэвч Хумайун болохоор уул нь яг ингээд сэргээн байгуулсан улстай даанч ганцхан жил хаанчлаад тэгээд өөдөлцсөн. Гэтэ өөд бас нэг санамсаргүй номын санд байхдаа нэг шатнаас унаад нас орсон. Оо ямар. Гэтэ эрдэм мэдлийн төлөө бас нас орсон шүү. Номын санд тий. За ингээд Хумайоны дараа энтхийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн агуу хаан гарч ирсэн. Акбар гэдэг нэртэй. Бидний зарим багада Акбар хааны үлгэрүүдийг ч уншиж байсан баг. Тэр үлгэрт гардаг Акбар хаан бол тэгэхээр Монголын 3 дахь хаан юм шүү. За хэдүүлээ төр азнуудын нэрний утгуудыг хэдүүлээ сонирхож үзье. Бабур хаанд болохоор олноо өргөцсөн нэр байхгүй. Манай Чингис хааны чинь олноо өргөцсөн нэр нь Чингис,
Харин өөрийн нэр нь Тэмүжин шүү дээ. Тэмүжин. Тэгэхээр Бабур хааны бол зүгээр яг жинхэнэ нэр нь Захируддин Мухаммед Бабур гэдэг нэртэй. Тэгэхээр олноо өргөцсөн нэр байхгүй. Бабур гэдэг нь харин Перс хэлний Бабар буюу бар гэсэн утгатай. Бабур бар. Манай нөгөө барс болд гэдэг шиг юм биш үү тий? Тий. Тийм барсл гэсэн. Барсл юм биш үү тий. Нөгөө хүү Хумаяун нас эхлээд харин олноо өргөцсөн нэртэй болдё. Уул нь Хумаяуны болохоор төрлөх нэр нь болохоор Насир ад-Дин Мухаммед аахгүй. Тэгэхээр олноо өргөцсөн нэр нь Хумаяун. Хумаяун гэдэг нь хэмэртэй гэсэн үг юм. Гэтэ үгийн үндэс нь яваад байгаа. Тийм биш үү тий. Нэг тий. Хэмэртэй эвэлтэй гэсэн үг юм. Тэгснэ хамгийн сонирхолтой нь Акбарт болохоор олноо өргөцсөн нэр байхгүй. Жинхэнэ нэр нь Акбар юм. Жалалдин Мухаммед Акбар ахгүй. Гэтэл Акбар гэдэг чинь хамгийн агуу гэсэн утгатай шууд орчуулгана. Шууд орчуулгана уу? Тийм. Тэгэхээр бүр олноо өргөцсөн нэр угаасаа шаардлагагүй. Угаасаа ээж аав нь түүнд нэр хайрлахтаа л том амбицтай нэр өгчээсэн шүү дээ. Тэгэж нөгөөх нь одоо дэлхийн түүхэнд Акбар the Great буюу агуу Акбар гэж нэрлэгдэг. Акбар гэдэг үг нь угаас хамгийн агуу гэсэн утгатай. Тий. Агуу байгаа шүү дээ. Тэгээд одоо maaхан жишээ нь исламын шашинтай улсад явж байгаа л ингээд гоё нөгөө мөргөлийн цаг нь болохоор ингээд гоё нөгөө дуулдаг шүү дээ нөгөө тий. Ингээд сүсгтнүүдэд дуудаал тэгж яад ингээд сонсох юм бол Аллаху Акбар гэдэг. Тий. Аллах Акбар гэдэг. Аллах бол хамгийн агуу гэсэн утгатай. За ингээд энтхийн түүхэнд хамгийн агуу хаан Монголын удам их Акбар гарч ирж гайхалтай. 13 настай хаан ширэн суусан. За. Ингээд Монголын эзэнт гүрэн яг чухамдаа Акбарын үед л жинхэнэ утгаараа өргөн удам доктортой эзэнт гүрэн босон түүхтэй. Акбар хаан Гужарат, Бенгал, Рajasthan-ы нутаг мөн хамгийн гол нь энтхийн одоо дид твийн амин зүрх болсон тэр Деканы тэгш өндөрлөгийг ихэнхийг эзлэн авснаар одоогийн яг энтхийн дайтай ийм гүрэн болж. Энтхийн түүхэнд Маури, Гуптагийн эзэнт гүрэн гэдэг үлэмж том гүрнүүд байсан хэдий ч гэсэн Монголын эзэнт гүрэн гарч ирэхээс өмнө бараг 1000 жилийн турш энэ одоо газар нутагчин олон жижиг улс, ханилэг, ванилгууд хоорондоо тэмцэлжсэн болохоор бүр 1000 гаруй жил энэ энтхэгч чинь өөрсдөө нэгдсэн энтэх гэдэг сэтгүүгээ бүр алдахад хүрээдсэн. Бид нэгдсэн энтэх гэдэг. Тэгэхэд Акбар гарч ирснээр эднийг нэгдсэн энтхийг болгосон байхгүй. Тэгээ одоо ч ингээд нэгдлэрэл хийж байна. Энэ чинь Акбарын хүч чадал байхгүй. Монгол хүний. Тэгж бодохоор их гоё шүү те. Үнэхээр гоё санагдаж байна. Тэгээд би бас нэг юм ярьчих. Ийм гоё одоогийн энтхэг улсыг ингээд нэгтгэж өгсөн юм хаан байгаад дээ штэ. Энтхэгчүүд өөрсдөө мэддэггүй. Тэр нөгөө нэг одоо юу гэдгийг те бидний бахархалтай түүхийг одоо биднэрт мэдүүлэхгүй одоо ингээд 70 жил явуулсан биз дээ. Тэрэн шиг энтхэгчүүд магадгүй ингээд яг Монгол усааны хаан ингэсэн тэгсэн гэдгийг түүхэндээ ер нь дурдах дургуун байна гэж ойлгосон шүү. Магадгүй те. Тэр нөгөө энтхэгч улчтай ингээд яриад энэ түүхийг ярихлаар ингээд өөдөөс эсрүүцээд идэг. Тэ. Тэгэхээр 16 дугаар зуунд хэрвээ энтхгийг нэгтгээгүй байсан бол те одоогийн энтхэгч байхгүй байх боломжтой шүү дээ. Гэтэл одоогийн нэгдсэн хятад улсын үндэс нь Юан гүрэн одоогийн Оросын холбооны улсын үндэс чинь Алтан орд улс. Алтан орд улс те. Тэгвэл одоогийн нэгдсэн энтхийн үндэс нь Боржгоо сааны Бабур Акбар байхгүй. Тий. Гэвч бид бүхнийг туушруулах нэг монголчлохгүй байх мэдээж хэрэгтэй л дээ. Хожим л энэ Монгол гэд нэрлэгдсэн энэ улсад яг үндэ бол монголоор ярьдаг ч юм уу монгол дээл хувцс өмсдөг монгол хүн байгаагүй. Зүгээр тэр гендэл монгол тий хүмүүсийн л удам өгсөн явж. Монгол соёлч байхгүй, гэрт хэрэгтэй нүдэлж байгааг гэдгийг хүүхд багчууд бас ойлгоорой. Тэгэхгүй бүгдийг монголчлоход байна гэж бүү удараа тий. Хамгийн гол нь гэхдээ эзэн хаадд нь харин Монголын эзэнт гүрэн төмрийн улсыг байгуулж байсан ой дурсамж, гүрний сэтгхүү тэр гүрний амбиц байсан гэдгийг харин санаарай. За ингээд Монголын 4-р 3-р тий эзэн хаан Акбар 63 наснда цусан суулгаар нас бараад Жахангир хаан болж. Гэтэ 63 гэж чинь дөнгөж 10 хэдхэн настай хаан болж исэн гэр чинь 50 жил нөгөө эзэнт улсаа угаасаа удирдсан гэр маш удаа. Тийм хагас 100 жил тий. За ингээд Жахангир хаан болж. Төрлөх нэр нь болохоор Нуруддин Мухаммед Салими. Олноо өргөцсөн Жахангир гэдэг нэр нь ямар учиртай гэхээр ертөнцийг эзэгнэгч гэсэн утгатай.
улам сүртэй болж эхэлж байгаа. Түүний үе бол өргөжин тэлэлт, цэргийн сүр хүч гэхээсээ илүүтэйгээр харин доктортой байдал, ард иргэд нөгөө сайхан хөл өсөр газар гаргаад газар амраад тэгээ нөгөө урлаг соёлыг эрчимтэй хөгцсөн үе гэж хэлж болно. Харин ихэнх үедээ ордны нөгөө дотоодын тэмцэл байсан. Тэр чинь Акбар хааны ууган хүү Хусрау Мирза гэдэг нөхөр энэ Жахангирийн эсрэг бослог гаргасан байхгүй. Тэгтээ ялагдаад Жахангир яасан гэхээр түүний нүдийг нь сохлоод шоронд хатаачихсан. За Жахангирийн үеийн нэг сонирхолтой зүйл гэвэл түүний хатан Нур Жахан гэдэг нэг энэ эмэгтэй байна. Нур Жахан бол эзэнт гүрний хэмжээнд асар нөлөөтэй болсон. Зарлиг тушаал гаргадаг. Яг хаан шиг. Ордны албан тушаалтнуудыг томилдог. Бүр тэр байтугай өөрийнх нь дүрстэй зоос хүртэл гаргадаг гэсэн. Энтгэх төдийгүй энэ Азийн түүхэнд гарч ирсэн хамгийн хүчирхэг эмэгтэй удирчдын нэг гэдэг дээр түүхч үнэхээр санал нийлдэг. За цэргийн сүр хүчний үед эдгээр чинь болохоор нөгөө түрүүнд дурдсан Сафавын шаахтай дайтаад ялагдаад стратегийн чухал бэхлэлт хот болох Кандахарыг алдсан байгаа юм л т. Гэтэ энэ одоо Монголын эзэнт гүрний түүхэнд чухал газар нутгийг бол алдсан анхны тохиолдол нэ. Гэтэ ингээд цаашаа ингээд багаар буурч эхлэн л дээ ер нь. Гэхдээ эзэнт гүрэн хүчтэй бол хэвээр байгаа ш. Мөн Жахангирийн хаанчлал нь болохоор Европын яг нөгөө газар зүүн ихнээлтийн оргил үедээ давхцдаг. Яг оргил үедээ. Тийм ч учраас Английн нөгөө East India компани төлөөлөгч Элчин Сайд Томас Роу энэ үед Монголд ажиллаад Жахангирийн ордонд элчин сайдаар сууж байгаа юм л да. Харамсалтай нь Жахангирийн яг сүүлийн жилүүдэд хаан хөвгүүдийн хооронд мөн нөгөө Нур Жахан хатны оролцоотой дотоодын тэмцэл гарч эхэлдэг. Гэтэ Жахангир амьд. Ийм тэмцэл донд яасан гэхээр Жахангир өөрөө бор дарсанд орчдөг. Тэгэж хүүхдүүд нь хоорондоо ингэж хар тий. Зөвхөн бор дарсанд орохгүй бас юунд ордог гэж харт юмд орчдөг байхгүй. Оо тийм үү. Ингээд бүр биеийн модаад архичин тамхичин нөхөр болчихлоо шүү дээ. Ингээд 58 наснд өөд болчихдээ. Тэгсэн Жахангирийн үеийн дотоодын тэмцлийн тэр хоёр гол төлөөлөгч нөхөр байгаа. Тэр нь болохоор Хурам гэдэг нэртэй ханху. Нөгөөх нь болохоор Нур Жахан хатан хоёрээ. Эхэндээ тэд бол нэг тал байсан. Тэгж жагаад Хурам болохоор хитрхи одоо тийм одоо юу гэдэг чимтэй хүчтэй хөшигний цаанаас одоо Хурамыг хөдөлгөх боломжгүй болсон баггүй. Тэгэхээр нь яасан гэхээр Шахрер гэдэг хүргэнээ хаан болохоор түлхэж эхэлсэн байгаа нөгөө Нур Жахан хатан чинь. Хурамыг одоо нөгөө дийлэхгүй болохоор Шахрер гэдэг хүргэнээ. Гэтэл яасан гэхээр Нур Жаханы төрсөн ах гэж байгаа байхгүй юу? Төрсөн ах нь Асаф хаан гэдэг. Тэр болохоор өөрийнхөө охиныг Хурамтай гэрлүүлээд хадам аав нь болчихсон. Тэгэхээр дүүгийнхэн талд орох уу, охиныхын талд орох уу гэдэг сонголт байхгүй. Тэгэхээр ямар ч нөхцөлд хүн охиноо сонгот. Ямар ч нөхцөлд тий. Ингээд ах нь Хурамын талд орчдөг байхгүй. Ингээд хүч нэрэлцээ тэнгууд одоо шууд нэгдэлтэй гарч. Нөгөөдөл рүүгээ явчихсан юм байна. За ингээд Жахангир нөгөө хар тамхичин хаан маань нас орсны дараа баг маргааш нь тэр хоёрын нөгөө хоёрын чинь тэмцэл өргөлдөө хүрээд эцэст нь Хурам одоо нөгөө хаан болох гэсэн нэг хүргэн Шахрарыг ялж цаазаар авсан. Ингээд Хурамтай гэрэлсэн нөгөө Асаф хааны охины хин гэхээр Аржуманд Бану Бигум гэдэг. Хурамтай гэрэлсэн. Яг нөх олон юм хачин нэр хилээд байна гэхээр одоо яг тайлна гарах юм. Энэ Асаф хааны охин Аржуманд Бану Бигумын олноо өргөгдсөн нэр нь Мумтаз Махалын. За. Таж Махалын эзэн. Тийм биз дээ тий. Тэгэхээр дэлхийн шин 7 гайхамшиг нэг Таж Махал орныг Мумтаз Махалд буюу энэ Аржуманд Бану Бигумд зориулж барьсан шүү дээ. Тэгэхээр энд яригдаад байгаа Хурам ханхүү гэдэг бол бидний сайн мэдэх сүр жавхланд Шах Жахан Таж Махалыг барьдаг. Олноо өргөцсөн нэрний утга нь Оршлонгийн хаан гэсэн утгатай. Хатанда үнэхээр хайртайсан гэдэг байгаа тийм. За хоёлаа хамтраач ивент шиг танилцуулаад үргэлжлүүлнэ. За тэгэхээр манай ивент гэж миний өөдөөс хараа сууж байна. Нөгөө баян бол аавч гэсэн гэдэг шиг. За ээжээ гэд join me-гэр сонсох юу те. За манай
Манай Join-me-гээр яг хуу энэ 7 хоногт бидний жоохон онцлог аялал болохоор Шаан хотын аялал. За Шаан хот бол Хятадын хамгийн том хамгийн одоо язгуур соёлыг тээж өгдөг хот. Манай зандаа мэдэн шүү дээ. 2000 жил баг нийслэнээс юм чи. Нийслэнээс. Одоо энэ манай нутаг дээр чи ингээл одоо хүннүү байж байгаа л дараа нэрун юу эдэн хятад гэдэг шиг хятадын нутаг дээр чи ингээ маш олон улсууд ингээд бандан бадраад буурж штэ. Тэр олон нийслэл улсуудын маш олон нь яг энэ Шаанд нөгөө нийслэлээ байгуулдаг гэсэн байгаа юм тий. Тэр ч утгаараа торгоны зам их гэж явдаг. За тэгээд энэ аяллаа хамгийн одоо оргил цэг нь юу вэ гэхлээр мэдээж нөгөө шавар арим. Шавар арим болвол ер нь нөгөө Египтийн пирамидтэй дүүцгүүц бүр ач холбогдол за тэр гайхамшигтай нүсэр байгаа химжээ хэлбэр дөр бол тийм үнэхээр одоо бүр үдсэн бол ер нь хүн нэг удаад үзчих. Заавал үзэх хэрэгтэй чинь 8500 одоо тийм хөшөө морь янз бүрийн байгаа гэдэг хөшөө болгон өөр царай зүстэй тий. Яг одоо хүний дундаж өндөртэй метр 75 орчим тийм өндөртэй хөшөөнүүд шүү дээ. Тий. Тэгээд тэр энэ хамгийн гол нь газар доорх байгууламж байдаг. Тий. Одоо тухайн үедээ яаж юм намгархаг юм хэцүү те газар доор тийм том байгууламжийг барьсан бэ. Тухайн үеийн хаан одоо юу бодож юу мөрөөдөж гэх юм уу те. Энэ одоо ер нь л энэ хаадуудын дотор ч мэдээж дандаа том амбицуудсэн. Гэхдээ энэ хүн яагаад ийм хойд насандаа зориулаад гэдгийг юм уу ийм том хөрөнгө оруулалтыг хийсэн бэ ч гэдэг юм уу. Энийг нөгөө нүдээр хараад ирэхлээр их гоё байдаг. Дээр нэмээд бид бол хятад байд юм уу за урдаа хятад гэдэг хөрштэй хойно Орос гэдэг хөрштэй тий энэ хөрш улсуудынхаа энэ язгуур соёл тэдний гоё одоо өөрсдийгөө бахархдаг тэр нэг бахархлын өнцгүүдийг айгуугаа мэдэрч явах хэрэгтэй л дээ. Яг үн тий. Одоо Шаан хотод очиход жинхэнэ би бол хан үндэстэн хүн шүү гэд ингээд бахархаад явж байдаг тийм цэвэр зүсний хятадууд гэх юм уу тий тийм хүмүүс үждэг. Яг үн. Одоо энэ шавар армиг очиж үзэхдээ maaхан тэгж бодохгүй. Цэнши хуанд чинь ингээд нас барж байгаа. Тэгээд өөрөө ингээд хойд насандаа хэрэглэх армаа бүтээж байгаа шүү дээ. Энэ хинтээ тулдгаад байна гэхээр манай хүннүүтэй тулдах гал энэ чи түмэн шаны модон шанийтэй тулдах гэдэг байгаа байхгүй. Яг тэр үеийн хүн болохоор. Тэгэхээр maaхан Join-me-гийн аяллыг та бүхэн тий энэ Шаан хотын аяллыг сонирхоор энэ сарын зардал нь хэд болж байна? Нөгөө зээлээр авахаар штэ сарда 112 мянга. Ой, стагай юм штэ. Тий. Тэгээд эн чинь нөгөө жинийнээр дамжина. Жинийн чинь бас за ер нь бол хятадын биш тийм жижиг хотууд үнэхээр нэрэ нүдэн дээр ингээд зүгээр ингээл өглөө усаад ирэхэд л ингээл нэг юм нэмэгдсэн юм гоё адаахгүй. Тэгэхээр жинийн хүртэл яваа. Жинийнээсээ нөгөө түргэн хурдан галт тэрэг мэргэнд суугаад тий. За нөгөө дуунаас хурдан гоё галт тэрэг мэргэнд чи суугаад цагт 300 хэдэн км хурдлагдаг тэр галт тэрэгэнд нь суугаад Шаан дээр очоо. За тэгээд Шаан дээр очиход л ингээд буухад л нэг тийм өөр юм язгуур юм мэдрэгдэг. За тэгээд энэ нөгөө түрүү миний хэлсэртэй тэр хаан үндэстнүүд гэдэг байгаа тэр гоё язгуураа тэр гоё шүлэг найргаа шүтдэг тийм нэг юм эрхэмсэг өөртөө ихтгэлтэй би хятад хүн гэдгээрээ одоо бахархдаг тийм хятад хүмүүс явж байдаг. Тэрийг бид нэр үзэх мэдрэх хэрэгтэй байхгүй. Тийм үстэй. Бид нар ч гэсэн Монголд ирэхэд би монгол хүнгээ бахархаа байж лээ шүү дээ. Тэрийг ингээд жуулчид дээрээ харахад сонирхолтой сайхан байгаа шүү дээ. Яг тийм мэдрэмжийг Шаан хотод авдаг байхгүй. Тэгэхээр манайхан 77 44 39 39 гээ манай утсаар холбогдож болж байна. Эсвэл Join-me цэгийн мэн гээд сайт пэйжнүүд маань байгаа шүү. Ороод гоё мэдээлэл аваарай. За баярлалаа. За ингээд Шаагч хаан буюу архитектурын гайхамшиг үе эхэлж. Цэргийн гавьяаны тухайд бол эзэнт гүрний газар нутгийг өмнө зүгт хэлсэн байгаа. Одоо Бижапурын султан, Голкандагийн султануудыг буулгаж авсан байгаа Шаагч хаан ч. Мөн өвөг дээдс Бабурын хүслийг биелүүлж эртний сурвалжт нөгөө Самарканд хотыг эзлэх санаачлаг Шаагч хааны үед бүр гарсан гэж. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр бас Шаагч хаан ч гэсэн эн чинь одоо эн чинь хэцдэх 4-5 дахь баг хаан байна. Тэгэхэд л нөгөө л төмрийн улсын ойд орсомж энэ хүртэл байсаар л байгаа гэсэн үг. Архитектурын гайхамшигын тухайд бол Таж Махалын талаар тусдаа бараг дугаар хийсэн дээр хаа тий. Гэхдээ яг нэг факт урдаад өнгөрөө. Нэг баримт. Шаагч хаан энэ гайхамшигт ордныг 38 настайдаа 14 дэх хүүхдэд төрүүлж байхдаа төрхийн хүндрэлээр нас барсан хамгийн хайртай хатандаа зориулж бирсэн түүхтэй. Тэгэхээр энэ хайртай хатан түнд 13 хүүхд төрүүлж өгчөөд 14 дахь төрүүлж байхдаа төрхийн хүндрэлээр нас барсан. Тэгээд үүнд нь зориулж тэр гоё бунханг барьсан. Энэ үед Шаагч Ханабад буюу Шаагч хааны хот гэдэг шинэ нийслэл баригдж исэн.
Шаагч хааны эзэнт гүрний үед чинь сан хөмрөг эдийн засгийн гарц бүр далай тэнгис мэт тусан байгаа шүү дээ. Монголын эзэнт гүрний энэ үед дэлхийн нийт эдийн засгийн дэлхийн шүү. Эдийн засгийн гарцын нь бүр 25%-ийг гаргаж байсан тооцоотой. Йоо 4-1. 4 тий. Гэхдээ бүр мэдээж хүн амын тоонос хамаарч л да. Тухайн үед нийт Европын хүн ам 100 сая байсан бол Монголын эзэнт гүрний хүн ам чинь 150 сая байлаа шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг сонирхолтой 25% буюу 4-1 гаргаж байгаа мөртлөө 2-т ордог байлаа шүү дээ. Нэгт нь хятадын Мин болсон. 30% гардаг гэсэн. За. Тэгэхээр энэ хоёр нийлээд 50 гаруй хувийг дэлхийг ингээд бүтээгдэхүүнээр хангадаг гэсэн юм шүү дээ. Шаагч хааны төгсгөл нь харин их гонигтай шүү дээ. Монголын нөгөө угсаа заламжлах ёс нь Европтой адилгүй. Европт ууган хүнд бүхнийг өвлж аваад тэгээ удаах хөвгүүд нь хоосон шахуу хоцордог бол Монголын их балайм хам хөвгүүд нь хооронд тэмцэлддэг байхгүй. Ингээл шал утгагүй болж. Товчхондоо гэвэл шаагч хаанд ийм хөвгүүд байсан. За философи шашин соригдаг орчуулга хийдэг нэг хүү байгаа. За номын мөр. За сайхан номын мөр. Мөн хамгийн баян Бенгал мужид амбан захирчдаа суудаг санаархал ихтэй нэг амбицтай хүү байгаа. За цэргийн хувьд маш сүр нөгөө хүчтэй боловч улс төрийн ухаанд улмаг нэг хүү байгаа. Жохон тийм данч нөхөр байна тийм. Бас ингээд цэрэг одоо удирдах авиастай. Шашны хувьд сүсэг бишрэлтэй улсыг засах ухаантай бас нэг хүү байгаа. Ингээд 4 гол хүү байсан гэж болно. Ингээд Шаагч хаан 65 наснда би энэ ихэд муудаад яг үхэх нь өнөө маргашгүй болцсон. Тэгсэн чинь өнөө маргашгүй болцсон чинь би муу байна гэдэг мэдэн цаашаа дамжирч нөгөө хачирлагцаар үхсэн гэдэг болоод хуурчихгүй юу. Тэгсэн чинь үхсэн гэдэг мэдэн 4 хүүхэд нь очиж чаа. Аавч өгчлээ гэдэг. Тэгэхээр 4 хүүхэн зэрэг хөдөлдөг байхгүй. Энэ чинь уламжлалаар одоо тэгвэл хин ясна л хаан болно шүү дээ. Ингээд иргэний дайм болж. Нөгөө цэргийн ч сүр хүчтэй, улс төрийн чухаантай хүүгийнх нь нэрийг нь болохоор Аламгир гэдэг. Тэр нь нөгөө нэг хүчрэх ханхүүтэйгээ хамтарч хагаад бусад хоёроо бут зөхиод дараа нь хамтарч байлцсан ханхүүг хэрэгт тунгаж шоронд хийгээд ингээд хаан болчихдог байхгүй. Гэтэл эн чинь хитэн сар мар болж байгаа шүү дээ. Ингээ хаан болсон чи яасан гэж. Аав намдчихсан. Шаагч хаан үхэх үсэн. Буцаас хэрэгцсэн. Зүгээр эрүүл хүншгэлцсэн. Өвчнөө даваад гарцсан. Тэгэхээр нөгөө Аламгир гэд хүү нэгэнт хөдөлсөн юм чигээд хөгшин эцгээ гэрийн хорионд оруулчихдаг. Тэгэхэд өөрөө албан ёсоор өрөмжлөгддөг байхгүй. Ингээ гэрийн хорионд 8 жил байсан. Ивэдэ тий. Тэгэд энэ гэрийн хорионд байхдаа Шаагч хаан яг цонхоор нь юу харагддаг гэсэн гэж Тажмахал. Яа. Харь таатнаа санагалцсан тий. Үнэхээр ч яг ямар гонигтай юм бэ наач тий. Харин үнэхээр ч яг Шаагч хааны хоригж байсан Мусаман бурж гэдэг өргөөний тэр оройн гонхон дотроос та бүхэн гэр очих юм бол хараарай Тажмахал ордон хамгийн сайхан харагддаг. Гэтэ яг энэ түүхийг бодохоор их гонигтай. Тийм байна. Ямар гонигтай юм бэ. За ингээд хаан хүүгүүдийн дайнд ялсан Аламгир бол бидний яг зарим хүн олонтой сонсч байсан Авранзеб гэдэг хаан шүү дээ. Олноо өргөцсөн нэрийн утга нь Синтийн чимэг гэдэг утгатай. Авранзеб Монголын эзэнт гүрнийг хамгийн урт удаан буюу бүр 49 жил удирдсан ба. Газар нутгийн тэлтийг ч гэсэн хамгийн дээд хэмжээнд хүргэсэн. Гэтэл уул ингээд бараг 50 жил гэдэг чинь агуу аквар шиг яагаад дурсагддгүй гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тийм биш үү? Бараг ойролцоо жилдээ удирдсан биш үү? Тэгэхэд агуу аквар л гэж бид нэр ярьдгаас Авранзеб агуу гэж хизээч ярьддаг шүү дээ. 50 жил удирдсан тий. Энд бид яатсан гэхээр энтгийн бүрг нутгийн гүнээс буюу уул толгод ой хөвчөөс Хиндүү шашинд Маратаа гэдэг овг хүчрэгчин гараад ирсэн. Маратаа гэдэг овг. Тэд болохоор яадаг гэхээр ойгоос гинтийн товтлогоо хийж чадна. Тэгээ газрын ингээд байцыг ашиглаад Монголын цэргийг хүнд байдалд оруулж ялна. Хот тосгодыг дээрэмж шатаачна. Жижигхэн боловч чухал бэхэлтүүдийг эзлэх зэрэгээр Монголын айрамд асар хүндрэл учруулж эхэлсэн. Тийм байна. 1664 онд бүр Сурат хэмээх арилжааны баян хотыг тэд харгас зэрлэгээр тон дээрэмцсэн чинь Монголын цэрэг бүр хөдөлж шамжааг өгч байгаа шүү дээ. Ингээд 8 жилийн дараа тэдний удирдагч Шиважи бүр өөртөө хаан цэцэм өргөмжлөөд Маратын хаан тусыг байгуулсныг зарлаж байгаа. Ингээд энтхийн дид тэвд нэгэн том тоглогч гарч ирж байна. Үзрээ. Улс дотор нь ус байгуулж байгаа юм байна тий.
Тэгэхээр Аурангзеб яасан гэхээр өөрийн биеэр аян дайныг удирдаад тэр алдсан газар нутгаадаа буцаан авсан боловч энэ нь асар их зардалтай байсан. 25 жил үргэлжлэн дайны эцэст юу болсон гэхээр Шиважигийн залгамжлагч Самбажи гэгчийг барьж цаазаар авсан боловч тэдний гүйс дарч чаддгүй. Яг л тэд нэг газар төвлөр суудаггүй. Дээрми маягаар дайн хийдэг. Ой хөвчөд амьдардаг хүмүүстэй байлтахад нэг хэцүү асуудал нь тэднийг нэг газар цуглуулan устгах боломжгүй. Ингээд ой хөвчд болохоор яаж ч ясан бүр мөсөнд харагдаж өгдөггүй. Яа тий маа Чингис хаан хүртэл нөгөө ойн иргэдийг чинь ойргдын тарган ботойхоо хатанд борхолж анжнаа алуулсан тий хорч ноёноо хориулчихсан мөртлөө дайн зарлахгүй байгаас харахад энтэй төстэй бэрхшээлийг цааш харж ирсэн юм шүү. Тиймээс энэ Маратаа овгийн эсрэг тэмцэл бүр улам замраагүй, улам зардлагтай болж байгаа юм сүулдэ. Ой хөвчт нөгөө цөөн цэргээр явъя гэхээр ялагдчихна. Олон цэргээр явъя гэхээр дайснууд нь олдгой болчихно. Тэгэхээр чин цэргийн зардал талиж өгнө сте. Олол явахаар нөгөөдөл нь алуулчихна. Цөөгөл явахаар дарагдчихна тий. Энэ бүхний эцэст агуу их гүрний сан хөмөрч гэсэн хязгаартай юм болохоор хоосорч эхэлсэн байна. Маратаа овгийнх нь тэгтлэн төлөвлөж чадсан маш ганц овг. Үнэхээр хүчийг алдуулж чаддаг ч тий. Үгүй маа дэлхийн түүхийг монголчууд эзэлсэн шалтгаан л тэр. Бид нар маш цөөхөл. Гэтэ тэднийг үнэхээр төлөвлөсөн байхгүй. Нэр хөөч ихээр зүхтаад алгуулчихна. Хаана нөө мэд. Тэ араас нөгөө хараад алчихна. Зогсоод ахаар бас хараад алчихна. Зүхтахаар бас хараад алчихна. Бүр яаж болдгоо шүү дээ Монголын цэрэгтэй чинь. Тэрнтэй адилхан байхгүй тий. Тэ сонсогч чинь тий. За ингээд Аурангзеб нэг хэцүү шийдвэр гаргасан баг. Энэ нөгөө сан хөмөр хоосродсон учраас яасан гэхээр исламын шашинд удирдагч нар яадаг гэхээр аливаа газар оронд эзэн суухтаа мусульман бус иргэдээс татвар авдаг. Тэрийг жизя гэж нэрлэдэг. Монгол бол исламын төрч тус тийм үү. Гэтэл иргэд нь хинду хүмүүс шүү дээ. Тэгэхээр ч дийлийнх нь татвар өгдсөн байх тийм. Бүгд татвар өгөхөөсөр аргагүй болно. Уул нь Акбар хааны үед энэ нөгөө дотоодынхоо төвчлөх зорилгоор энэ татварыг байхгүй болгоцсон. Энэ чинь агуу Акбар шүү дээ. Тийм биш тий. Гэтэл Аурангзеб энэ татварыг ард иргэдийн дурууслыг одоо төрүүлсэн чамаагүй авахаас өөр аргагүй болчихгүй нөгөө улс хөрн хоосорч гар. Тэгсэн хилгэнсэн иргэд яасан гэхээр Маратаа овгийн талд орчдөг. Тих нь шүү дээ. Ингээд Аурангзеб 43 жил Маратаа овгтой байлдаа дийлэлгүй 90 настайдаа наснагчдээ бол уул нь өндөр налсан. Тийм байна. Өтөл буурал болсон хойно хүүдэ бичсэн захидлууд нь бий. Тэдгээр захиандаа ингэж бичдэг. Би энэ хорвоод ойр ганцаараа ирээд танихгүй хүн мэд буцах боллоо. Би хэн гэдгээч юу хийж амьдрснаач мэдгээ байлаа. Үлэмжих нүгэл үлдсэн намайг ямар шийтгэл хүлээхийг би эс мэднэ гэсэн мэтг. Энэ сүүлчийн захиан дээр. Үнэхээр л тэр амьдрал нь утгаа алдтлаа хийсэн тэр амжилтгүй дайн тулаан баг. Аурангзеб бүр ингэсэн. За хаана за хүн бүх дэлхийн хаан байлаач гэсэн олон арван ихнэр хүүхдээ байлаач шашны үйлэнд бол цор ганцаараа. Тиймээс олонний ивэлгшгэр хураасан төрийн сан хөмөргийг би шашны үйлэндээ зарцуулж болохгүй гэсэн мэт. Тийм учраас өөрөө энэ ч нөгөө тэ шашинд одоо ямар нэгэн өглөг өгөх болвол төрийн нөгөө мөнгнөөс авдаггүй. Уул нь их давгүй хүн байсан. Зүгээр Марат гэдэг овгийнх нь бодоолгоцсон болохоос. Өөрөө яадаг гэхээр тоорцог малгай оёод тэрийгэ зараад эсвэл Куран судрыг гараараа хуулан бичиж зараад тэндээсээ олсон мөнгөө хувийн шашны үйлэндээ зарцуулдаг гэсэн байна. Өө ямар сонирхолтой өндөртэй. Тийм биш. Тийм ч учраас нас барсан хойно оршуулгад нь өөрийн гараар хөдөлмөрж олсон тэр хувийн жаахан мөнгийг нь зарцуулах тийм захиас үлдээсэн. Тэр өөртөө зориулж ямар нэгэн сүр жавхлантай бунхан бариулаагүй, их хэмжээний алт эрдэнэс авч авсандаа орсонгүй, ердөө сул шорог тэгш үнцгт хэлбэртэй малтаад тэгээ цагаан гантгаар намхан хүрээ усгаад дотор нийл тавьсан. За ингээд Аурангзебээс хойш Монголын эзэнт гүрний бууран дороотлын 150 жил эхэлж байгаа. Тэдний 3 хүүгийн хооронд бол тулаан болж эцэст нь Аурангзебийн 64 настай Бахадур шаах гарч ирж байгаа. Бахадур шаах Баатар хаан л гэсэн үг шүү дээ. Орчуулбал тийм. Гэвч цаашд Монголын дайны тэр нөгөө дайны төлөө дааш давшгүй их татвар татаас төлөхийг хүсээгүй мужийн захирагчд тусаар тогтнох бодлогыг явуулаад эхэлчихэж.
Яванда Бенгалийн баячуудын тусгаар тогтнолоо. Хайдрабад болохоор Асафжах гэдэг жанжин өөрийгөө хаан болгон зарлаж байгаа. Мөн нөгөө Марата уугийнхан чинь Аурангзебийн үхлээс хойш огцсон хүчийг авч их хэмжээний газар нутгийг эзэлж байгаа. Ингээ Монголын дороотлын үе 150 жил үргэлжсэн гэж боловч ерөн сүүлийн 100 жилд нь бараг л зөвхөн нэр төдийл орсон нэг Дели хот орчмын газар нутгаас өөр юу ч үлдээгүй. Сүүлдээ бүр Маратагийн нөгөө тонуурчдад хүртэл татвар төлдөг болсон байгаа нөгөө төлч. Өөр хэдөө тий. Хөгшин зан хөдлөх тэнглэхгүй болохоор Хавиорын Арсланбарс цөөвөр чон довтлон ирдэг яг тийм л юм болж. Марачууд довтлж байгаа, Афганчууд довтлж байгаа, Персүүд довтлж байгаа. 1739 онд Персийн Надир шах бүр 200 мянган цэргээр ингээд уулан довтлон ирж хахад Монголын Мухаммед шах уулан 400 мянган цэргээр тосон байлж байгаа боловч бут нэрвүүлж юм чи. Тэгээд Персүүд чинь Дели хотод нэвтрээд өнгөтэй юм үлдэхгүй болтон цөлмөөд Шаагч хааны алдарт нөгөө тогсон Синти эзэнт гүрний Эрдэнэс баялагын оройнтэд болсон Койнор гэдэг 105 каратын бүр очир алмазыг хохлон аваад тэгээд оцсон. Үүнээс хойш Монголын эзэнт гүрэн хизээсгэхгүй. Харин 18 жилийн дараа Энтекийн Дид ТV-ийн улс төрийн тэмцэлд өөр нэгэн олон улсын хүчрэх тоглогчийг гараад урчжээ. Тэд бол британчууд. За. Орчин үеийн галт зэвсэг их буу байлдааны мэдлэгээр зэвсгэлсэн 3100 цэрэгтэй Британи айрам ирж 3100 цэрэгтэй айрам гэж хэлж болно. Энийг бол тэд яасан гэхээр нөө тусгаар тогтнолсон гэдэг нөө салан тусгаарлсан Бенгалийн 50,000 цэрэгтэй тулдаад 3100 цэрэг 50,000 тоогны харьцангуй тэгсэн бут нэргсэн. Энэ зэвсэгтэй тийм Британи талаас 27 хүн л насарсан. Нөгөөдөл нь хүүс тэмдэрсэн. Нөгөө талаас сэлэмтэй нэг талаас буттай л өөдөөс орсон шүү дээ. Энэ мэтэр 18 дугаар зууны сүүлэхэд Монголын эзэн хааны эрх мэдэл Дээлийн хотын тэр хэрмээсээ хэтрэхгүй болсон. Мөн эндээс эхлээд Монголын хаад Британийн East India компани нүмер нөлөгт хорогдох болж байгаа. Аурангзебээс хойш бүр 13 эзэн хаан солигдсон энэ үеийг Энтекийн баг хаадын үе гэж нэрлэдэг. Эцэст нь ингээд сүг сүдрээс өөрсгөө болсон Монголын эзэнт гүрний сүүлчийн хааны нь болохоор Бахадур шах Зафар гэдэг. Тэрэнд одоо бүр хийх төрийн ажиллаж байхгүй. Татвар хураах иргэн байхгүй, удирдах айран байхгүй. Гадаад харилцаа нь бүхэлдээ Британи мэдэлд орсон. Ингээд хааны гэр бүл юу хийдэг гэхээр шүлэг найраг зохиож, шүлэг найраг уншиж, хөгжим тоглож бүжиглэхээс өөр ажилгүй болт. Хөөх хэмтд. Ингээд 1857 онд энтэгчүүд бослог гаргаж харийн түрэмлэгчдийн хөөн гарахыг оролдоод тэмцлийнхаа бэлэгдлэр Бахадур шах Зафарыг сонгосон ба. Гэвч энэ бослогыг East India компани цус урсган дарж энтэгт эзэмшлээ. Виктория хатан хаанд хүлээлгэн өгснөөр Монголын эзэнт гүрэн хэмээх улс төрийн субъект албан ёсоор дуусгар болсон түүхтэй. Харин Бахадур шах Зафар буюу хамгийн сүүлийн тэр одоо хаан шах түүнийг болохоор Хумаюун хааны бунханд нуугдж байхад нь британчууд олоод гэрийн хорионд оруулаад маш их муухайгаар доромжилж харьцдаг. Маргааш нь бүр 2 хүүг нь буудан хороод юм британууд. Ингээд сүүлчийн хааныг Британи эзэмшлийн буюу одоо өнөөгийн Мянмарын нийслэл Рангун хот цөлчтэй. Бахадур шах Зафар эх орноосоо хол бүр 4 жил амьдраад 84 насндаа өд болдог. Түүний хамгийн сүүлчийн шүлгийг нь орчуул үүрэг. Хөөхий Зафар надад хайрт нутагт оршуулгадах алдын чинээ газар олдох аз заяач байсангүй дээ гэдэг хэрэг. За нэг иймэрхүү нэвтрүүлэг боллоо да. Монгол тий. Монголын юу нь Монголтой холбоотой вэ гэдгийг харлаа ш тий. Ер нь энэ манай угсааны хаадууд энэ тэнд одоо засаглаад ирэхлээрээ дандаа урлаг соёлоо хөгжүүлсэн төгтэй ах юм тий. Одоо энэ Монголын эзэнт гүрэн ч одоо тухайн үедээ Таж Махал чинь бол хамгийн гайхамшигтай байгууламжуудын нэг байгаа шүү дээ тий. Сайн нөгөө Дубайд явж байхад нөгөө Абу Дабигийн хааны нөгөө Grand Mosque Sheikh Zayed гэдэг тэр чинь энтгэгт явж байгаа Таж Махалыг хараад би эннээс гоё сүм хийдтэй олмоор байна гэд одоо дэлхийн түүхэд хамгийн үнэтэй хамгийн тансаг одоо сүм хийдэн Дубай Абу Дабид байгаа Арабын нэгдсэн сайхан байгуулагдсан. Маш гоё бастай. Цав цагаан бүр цав цагаан бүр ингээд гайхалтай. Тэнд чинь хамгийн том хивс байна. Хамгийн том гоё нөгөө гэрлэн бүрхүүл тий лааны суурь эднэр гэж. Тэгээ тэр нь хаанаас нөгөө inspired гэдэг санаа авсан бэ гэсэн чинь Таж Махал. Тий Таж Махал ч өрөөнд идэлтэй ялч. За баярлалаа цаамаа. За ингээд
Маш шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр суугийн бидний мэдгүй дэлхий өнөөдөр Монголын эзэнт улсын талаар ярьлаа. Нэвтрүүлгийг маань аялах боломжийг хүмүүр дүрээтэй Join Me цэгийн маань болон хүссэн хөрөнгөө хүссэн усаасаа ураатай Invescore Leasing компани вэнцэтгэлээ. Баярлалаа. Баярлалаа зандаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518 Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.